Уг хамтын ажиллагааны хүрээнд СЮ сүлжээ дэлгүүрийн бүх салбарын пост дэлгэцийг цагдаагийн ерөнхий газрын 102 аппликейшнтэй холбож төөрсөн сургагын алга болсон хүүхдүүдийн мэдээллийг байршуулж эхэлжээ. Энэнд төөрсөн хүүхдүүдийн мэдээллийг богино хугацаанд олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлж хүүхэд хамгааллын ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал аш холбогдолтой ажээ. Ер нь СЮ брэнд хүүхэд хамгааллын чиглэлээр ялангуяа хүүхэд хамгаалал дээр олон нийтийн оролцоог хангах талаар нэлээд олон ажлууд хийж байгаа. 21 оноос хойш бол СЮ чамд туслахын өрөөтэй энэ ажлыг хийгээд ер нь төөрсөн хүүхдүүдийг нийтдээ нийслэлийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Нийт 14 хүүхдийг бол одоо эцэг их асар хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. За энэ үйл ажиллагаагаа бүр өргөтгөөд өнөөдөр бид нэр цагдаагийн ерхий газрын 102-тай хамтраад өөрсдийнхөө одоо 480 дэлгүүрээр 960 дэлгэцээр ингээд амжуулаад шууд одоо IT-ийн холболттой. За тухайн үед одоо төөрсөн ор сургагын алга болсон хүүхдүүдийн мэдээллийг манайхаар үйлчлүүлж байгаа одоо хүмүүст шууд харуулах юм зорилготой ажлыг эхлүүлж байна. За ингэснээрээ бол одоо ямар нэгэн байдлаар төөрсөн эсвэл одоо ор сургаггүй болсон хүүхдүүдийг энэ тэнд харсан тохиолдолд шууд одоо тэр манай дэлгүүрийн дэлгэцэн дээр байгаа утасны дугаар руу хүмүүс холбогдоод цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх хэлцтэй мэдээлэх боломжтой. За ингэснээрээ ер нь бол нийгмээрээ хүүхдийн ялангуяа одоо төөрсөн ус сургаггүй болсон хүүхдүүдийг олж тогтоох те энд иргэн болгоны оролцоог ингээд оруулах юм боломжтой болно гэж харж байна. СЮ брэнд нь 2021 оноос эхлэн СЮ чамд туслахын өрөөтэй ICU хүүхэд хамгааллын төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Төслийн хугацаанд цагдаагийн ерөнхий газартай хамтран эцэг эхээсээ төөрсөн 14 хүүхдийг дэлгүүрт аюулгүй байлгаж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.